2023 сүүлийн 40 жилийн турш улс төр нийгмийн эдийн засгийн гүн хямралд өртсөн Аргентин улс тартагтаа тулж өдрөөс өдөрт өргөжлөгдөх мөнгөний аж ажилгүйдэл ядуурл авилгал гээд зарим талаараа манай улсыг санагдуулан энэ улсын хувь заяа бараг сүрэх төгсөн байлаа. Ийхүү зөвөрөлтөө авсан ард түмэнж тухайн жилийнхээ 10 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэн маш дүүлэнтэй сонирхолтой эрхмийг сонгосон юм. Энэ бол өөрийгөө либертар үзэл баримталтай анархо капиталист хэмээн тунхагласан эдийн засагч хавар мэллээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөл тэрээр ард түмэндээ хандаж хэлж байгаа юм. Бидэнд мөнгө байхгүй хэмээн зарлаж Аргентин улсыг жинхэнэ чөлөөт эдийн засгийн замаар замнуулахыг амлаж. Эхэндээ түүний энэ сүрхий даржин амлалтуудыг Аргентины ард түмэн ба олон улсын ажиглагчид судлаач нар тийм ч амархан биелэх боломжгүй гэж үзэж байсан ч 2023 онд жилийн 211% инфляцтай байсан Аргентины эдийн засаг өдгөө 2.7% болтлоо буурч байнгын савлгаанд байдаг байсан мөнгөний аж бараг анхудаа шахуу тогтворцсон байна. Энэ нь өөрөөр гэвэл 2023 оны эхэнд ердөөл $420 тэнцдэг байсан Аргентин хүний цалин өнөөдрийн байдлаар $1,700 тэнцдэг болсон гэсэн үг юм. Харин энэ бүх үр дүн ердөө 1 жилийн дотор гарсан гэж та боддоо. Тиймээс бид өнөөдрийн бичлэгээрээ Аргентин улсын эдийн засаг тохиосон гайхамшигтай гэх хэмжээний талаар тайлбарлаж, Монгол улс энэ замлаар хөгжих боломжтой эсэхд хариулт өгөхөөр оролдох болно. Видеого дуустал нь үзээрэй. Нэгдүгээр хэсэг либертар үзэл санаа. Юун түрүүнд бичлэгийнхээ гол сэдвийг эхлүүлэхээс өмнө хэдүүлээ либертар үзэл гэж юу болох талаар мэдэж авцгаая. Либертар үзэл санааг бид хамгийн энгийнээр эдийн засаг дахь хувь хүний эрх чөлөөг дээдэлж, засгийн газрын оролцоог байжуулах хамгийн бага хэмжээнд байлгах хэрэгтэй хэмээн үздэг улс төрийн онол юм. Гэхдээ арай аж ойлгомжгүй бах. Дэлгэрүүлэх юм бол ойлгомжтой хөдлөөс танд нэгэн жишээг татъя. Бата эмэх нэртэй нэгэн залуу байсан гэж бодъё. Тэрээр өөрийн хувийн бизнесийг явуулахаар нэгдүгээр хороолт нэгэн дэлгүүр нээжээ. Гэвч Бата хувийн дэлгүүрээ нээх гэж бөө юм боллоо. Хамгийн эхлээд Бата дэлгүүрээ нээх гэтэл харьяа дүүргээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй болов. Даанч зөвшөөрөл нь гарч өгөхгүй, энэч даргын гар үсэг, тэрч даргын гар үсэг гэж баг бүтэн сар шахуу хөөцөлдөж байж арай гэж нэг юм зөвшөөрөл олж ав. Дараа нь дэлгүүртээ мэргэжлийн хэлтийн газраас хүнсний худалдааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олж авах хэрэгтэй болов. Түүний дараа бас арх тамхины тусгай зөвшөөрөл, эрүүл ахуйн дүгнэлт, бүр байгаль орчны дүгнэлт гээд баахан хэрэггүй зөвшөөрлийг олж авах гэж төрийн төмөр нүр хүн зуртал хоёрт алуулан галдваа. Ингэж явсаар хөөрхий Бата маань арайчуу тархинда цус харуулчихгүйхэн шиг зөвшөөрлөө олж авчээж аваас. Тийхүү одоо л жинхэнэ дэлгүүрээ нээгээд алаад өгнө гэж бодож. Гэтэл түүнийг нэгэн зүйл хүлээж авлаа. Энэ бол татвар. Хэрвээ та Монгол улсын нутаг дэвсгэрээр худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа л бол эхлээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, дараа нь нөөц мөн дэлгүүрийн ажилтнуудын нийгмийн татвар, хувийн орлогын татвар, үйлдвэрлэл хөрөнгийн албан татвар гэдэг төр Батагийн бандаачнаас бараг бус бүх зүйлээс нь татвар авч байв. Бас ядаж байхад Батагийн хажууд хин нэг дарга цэргийнх нь хамаарал бүхий дэлгүүр нээгдэж Батад үзүүлдгээс арай их тусгай хөнгөлөлт давуу талуудыг үзүүлж гарлаа шүү. Ингэж Бата маань хэдий ихэнх саруудаас чадaltaй байсан ч ашгүй нэг орлого олж эхлэв. Гэвч удалгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдлээс үүдээ түүний зарлага нэгсэж орлого багассан. Ядаж байхад дэлгүүрээр нь орж гардаг хүмүүсийн худалдаа авах чадвар нь эрс муудаа зээл тавих болов. Ийхүү Бата маань Монголд бизнес хийх бол там гэдгийг ойлгоод дэлгүүрээ хааж Солонгос руу хар ажил хийхээр шийдэж. Түүнд нь ядаж Монголын төр хуруугаад өрөх юм да. За энэ бол одоо манай нийгэмд байгаа хэтэрхийх ноёлдог данхар төрийн эмгэнэл буюу бодитүр зураг байна. Өнөөдөр бидний энэ цаг үед төрийн оролцоог үзүүлж үгүй болж малчтад ямааныхан тоогоор мөнгө өгч гэр хорооллын айлуудад утаагүй зух тараана гэж явж байгаа нь төрийн оролцоо байгаагийн хамгийн том илэрлэлээ. Гэвч эдгээрийг тэд хэний мөнгөөр хийж байгаа вэ? Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр шүү дээ. Тийм учраас төр өөрийн оролцоог улам нэмэгдүүлж улам их хэрэгтэй хэрэггүй аймгийн угтах хаалга, элдв төрийн хөнгөлөлт, хишиг нэрийдлэр бидний зовлогоо зовоож олж байгаа татврын мөнгөийг ийшдэж тараагаад таашдаг. Эсвэл аль нэг хувийн банкнд хийгээд байж байтал нөгөөх нь дампуурах жишээтэй. Харин сүүлийн хэдэн жил төрийн оролцохгүй зүйлгэж байхгүй болсныг бид сайн мэднэ. Тийм болохоор тэдэнд илүү их мөнгө хэрэгтэй болж ард иргэд бизнес, худалдаа аж ахуйн эрхлэгч бидний нуруунд дээр ирэх татврын дарамтаа улам нэмсээр байгаа шүү дээ. Үүнийг бид эхний жишээн дээр хөөрхий Батагийн амьдралаар тайлбарлаж өглөө. Тэгвэл либертар үзэл санаа нь Батагийн жишээн дээр хэрхэн хэрэгжиж болох вэ? Либертар үзэл санааны дагуу хамгийн эхлээд Бата ямар бараа борлуулах, ямар үнээр зарах, хэдэн цагт хааж нээх гэх түүний хүсэл ба сонирхлын асуудал болон хувирна. Мөн төр түүний ажилд хязгаарлалт тавихгүй, элдв арх тамхины зөвшөөрөл авах хэрэггүй болж байгаа юм. Бас Бата дэлгүүрээ нээхдээ заавал төрөөс 10-20 зөвшөөрөл авах шаардлага гарахгүй нь л дээ. Зөвхөн төр түүний хувийн өмч болох дэлгүүрийг хуулийн дагуу хамгаалж, шаардлагатай тохиолдолд үйлчлэгээ үзүүлнэ. Мөн дээрээс нь Бата дэмж өндөр татвар төлөх шаардлагагүй болох бөгөөд ингэснээр түүнд их төрийн дарамт нь асар хэмжээгээр буурж Бата одоо чихнээсээ л алж өгөх боломжтой боллоо шүү дээ. Мөн төрийн оролцоо нь ил буурсны ачаар элдв даргын хүнд суртал, хаалганы цаана үлдэж хэн нэгэнд давуу эрх олгох асуудлууд мартагдаж орхив. Ингэснээр Бата нэгдүгээр хорооллын бус дэлгүүрүүдтэй шудраг өрсөлдөж хэр чинээ илүү сайн үйлчлэгээ, бараа, үн санал болгож чадна. Тэр хэвээрээ Бата орлоготой байх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл түүний бизнес эрхлэх ба түүнээс ашиг олох нь цэвэр Батагийн хариуцлагын асуудал болж түр үнийг орхин одно. Тэгвэл Батад хувийн бизнесээ эрхлэхэд дарамтгүй байлгаж эрх чөлөөг нь хангаснаар ямар давуу талууд үүссэн бэ? За нэгдүгээр Батагийн татврын дарамт бууж мөнгөн орлого нэмэгдснээр бизнес нь өргөжж өөр бус салбаруудаа нэгдүгээр хороолтоо нээ. Ингэж Бата нээсэн салбар бүртээ хүмүүсийг ажил авснаар эдгээр хүмүүс ч гэсэн мөн тогтвортой цалин өгснөөр ажилчдын амьдралын чанар, эдийн засгийн байдал нь эрс сайжрав. Дээрээс нь бас Батаач биш өөр мянган цэцгээ навчаа болдоо эднэрт нөхцөл байдал үүснээр манай улсын иргэд төрийн халамжийг царай алдалгүй аяндаа эдийн засаг, амьдралын чанар нь дээшиж том зургаар мөнгөний эргэлт нэмэгдснээр өнөө айхтар үнийн өсөлтөж багасв. Энэ бол либертар үзэл санааны гол зорилго, үр дүн юм шүү дээ. Либертар үзэл санаа нь үндсэндээ төрийн хязгаарлагдмал оролцоо, өмчлөх чөлөөт
өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт зах зээл, мөн хувийн эрх чөлөө буюу тухайн хүний хариуцлага гэсэн гол ойлголтууд дээр тулгуурладаг. Гэвч байнгын дарамт хаалт болтон дунд амьдардаг бидэнд энэ магадгүй үлгэрийн юм шиг санагдаж байж болно. Тиймээс хэдүүлээ өнөөдрийн гол сэдэв болох Аргентин улсын гашуун туршлагатай танилцъя. 20 дугаар хэсэг. Аргентин мөрөөдөл. Аргентин улсын түүх нь манай одоогийн нөхцөл байдалтай тун ойр. Нэгэн цагт Латин Америкийн сув төвийн цоллогддог байсан Аргентин улс нь их хямралаасаа өмнөх буюу 1880-ад оноос 1930-ад оны хооронд дэлхийн хамгийн чинэлэг улсуудын нэг байлаа. Чинэлэг гэдэг нь тухайн цаг үед дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр баруун Европын их гүрнүүд болох Франц, Германы хэмжээндээ гэсэн үг. 20 дугаар зууны ихэнх үед Аргентин улс нь Европ төвд үхрийн мах, үр тариа, ноос ноолор зэрэг түүхийн эдийн гол экспортлогч байж байгаад эргээд Их Британь зэрэг гадаадын улсуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт татж чадсны ачаар төмөр зам, бомб, зам гэдэг дэд үтсүүд нь тухайн бүсэн төвтэй байхгүйгээр өндөр өгдсөн байв. Үүний хэрээр иргэдийн аж амьдрал, нийгэм соёл нь маш өндөр түвшинд очиж тухайн цаг үеийн Итали ба Испани цагаачид Аргентин нийслэл Буэнос Айрес хотыг Өмнөд Америкийн Парис хэмээн нэрлэдэг байлаа. Гэвч Аргентины алтан үе хэмээн нэрлэгдсэн энэ цаг үе 1920 онд болсон их хямралаас үүдэн нуран унав. Учир нь Аргентин улсын эдийн засгийн түүхийд ба газар тариалангийн бараа бүтээгдэхүүний худалдаанаас хит их хараат байжээ. Америк нэгдсэн улсаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал нь Аргентин улсад чүмдэр туссан бөгөөд үүний үр дүнд 1930 он гэхэд төрийн эргэлт гарч нийгэм эдийн засаг улс төрийн он удаан жил үргэлжилсэн хямралын эхлэл тавигдав. Ингээд 1946 он гэхэд ерөнхийлөгч Хуан Пера засгийн эрхэнд гарснаар Аргентин улс тэр чигтээ халамжийн улс болон хувирч. Тэрээр Аргентин улсыг ганц тэжээж байсан газар тариалангийн салбарын экспортын орлогыг ажилтнууд ажилтны эрх ашиг хангахад зарцуулж байсан ч мөн зэрэгцээд маш өндөр өртөгтэй халамжийн бодлогыг хэрэгжүүлж байлаа. Үүний үр дүнд нь бараа бүтээгдэхүүний үн тэнгэр татаж гадаадын өрийн хэмжээ улам их зах зээлийн өрстөн бараг үгүй болж Аргентины төр нь ард иргэдийнхээ амьдрал бараг өдөр болгон шахуу оролцож байв. Ингэж явсаар 1970-ад онд Аргентин улсад цэргийн дарангуул тогтжээ. Мөн 1982 онд Их Британи улстай хийсэн Фолкландын арлын дайны улмаас Аргентин улс нь бүрэн дампуурлаа зарлав. Хэдийгээр 1983 онд дахин ардсан сонгуул явуулсан ч гэсэн нөхцөл байдал сайжралгүй байсараад 1989 он гэхэд Аргентин улсын инфляц 5,000% төржээ. Энэхүү түүнээс хойш төрийн хатуу зохицуултууд мөнгөний ханшийг барих гэсэн нэрийдлэр их хэмжээний мөнгө хэвсний улмаар гал дээр улам тос нэмэн Аргентин улс улмал нийгэм соёл эдийн засаг улс төрийн гүн хямралд орон 21-р зуунтай зоолгов. Ингэж 80 жилийн турш гүн гүнзгий хямралд амьдарсан аргентинчууд сүүлдээ ариун өөр сонголтыг эрэлхээж буцаад өөрсдийн алтан үеийг эргүүлэн авчрах Аргентин мөрөөдлийг тээж байлаа. Харин хавар миллийн Аргентины ард түмэнд өнгөрсөн он жилүүдийн алдаа завхарлыг арилгаж данхар төрийг цагаан хөрөөгөөр тастан аян нэмэн амснаар ерөнхийлөгч болов. За тэгвэл тэрээр сүүлийн 1 жилийн дотор ямар амжилтуудад хүрч чадваа? Юун түрүүнд 50 милийн өгнөх зүүнний бодлогыг баримтлах засгийн газар үе дамжин ирсэн үүсгэсэн хүндхэн нөхцөл байдалтай Аргентин улсыг өөр дээрээ хүлээн авсан. Милигээс өмнө аргентинчууд цалин буусан өдөр шууд дэлгүүр орон хоол хүнс авдаг байжээ. Учир нь маргааш нь шууд л үн өсчдөг болохоор шүү дээ. Бас иргэдийн дунд Аргентин песогоос илүү долларын гүйлгээ өргөнөөр тарах болсон байв. Иргэдийн ядуурлын төвшин аль хэдийн 40% төрсөн байсан ба энэ ойролцоогоор 3 хүн тутмын нэг нь ядуурлалд авсан байсан гэсэн үг. Нийгмийн хүрээнд баян ядуугийн зөрүү асар их байсан бөгөөд өмнөх перонист засгийн газар болмоос уламжилж ирсэн халамжийн бодлогын төсөв дээр улам их ачаа үзүүлсээр л байлаа. Мөн өндөр инфляц, тогтворгүй ажлын байр, авилгалын хэрэгүүдээс болж иргэд гудамжиндаа өдөр болгон шахуу жигсаал цуглаан хийж улс төрийн тогтворгүй байдал улам ихээр өсөж байв. Хавар милийн ерөнхийлөгч болсныхаа дараа хамгийн түрүүнд 600 гаруй үйл ажиллагааг тусгасан онц байдлын зарлиг гарав. Үүнд нь хэд хэдэн төрийн өмчийн компаниудыг хөвчилж нээлттэй болгох, татварыг багасгах, төрийн зүгээс явуулдаг эдийн засгийн оролцоог багасгах, мөн төрийн татаасыг хасах, сонгуулийн системд өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүд багтсан байв. Милигээс өмнө Аргентин улсад 19 яамтай байсан бөгөөд хавар милийн өөрийн засгийн газрыг 9 яамтайгаар байгуулж бүгд бүтэн 10 яамыг нь хасаа ичиж ингэж хамгийн ихний төсвийн таналтыг гүйцэтгэв. Дараа нь тэрээр иргэдээ гадаадын банкнд барьшилсан хөрөнгийг нь буцаад Аргентин улс руу оруулж ирэхэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг амласнаар үр дүнд нь 18 тэрбум доллар Аргентин улсын банкудад иргэн орж ирэв. Инфляцийг бууруулахын тулд тэрээр төсвийн тодорхойлолыг хийж төрөөс үзүүлдэг халамж татаас хөнгөлөлт зэргийг алга болгожээ. Мөн төрийн байрны төрөөсийн бодлогыг үгүй хийснээр төрөөслөгч давуу тал өсөж үн тогтворч. Үүнээс гадна хавар милийн газрын ховор элементийн салбартаа хөрөнгө оруулалт татах үүднээс гадаадын компаниудаас авах татварыг бууруулсан байна. Үүний үр дүнд Аргентин улсын инфляц жилийн 211%-аас 2.5% болтлоо буурав. Мөн мөнгө хэвлэх бодлогыг хорж төрөөс олгодог өндөр дүнтэй элдв нийгмийн хамгаалал халамжийн бодлого үгүй хийснээр Аргентин песогийн ханш тогтворжээ. Хэдийн энэ байдлаар эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сайжирч байгаа ч гэсэн зарим нь үргэлжлүүлэн мууцаар л байна. Хавар милэж засгийн эрхийг гаргахтаа ард түмэндээ хандаж хэлсэн байна. Юмс сайхан болохоос өмнө эхлээд мууднаа хэмээн анхааруулж байсан байна. Түүний хэлсний дагуу 2024 онд Аргентин улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 25%-аар буурсан ч 2025 онд 15% хүрч цаашлаад 2026 онд 21% болон өсөх төлөвтэй байгаа нь хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаагийн илэрлэл юм. Цаашлаад 2026 он гэхэд Аргентин улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нь сайжрах төлөвтэй байгаа бөгөөд үүний хэрээр ард түмний дундаж 20 милийн нэр хүнд өндөр байсаар л байна. Тэгвэл Аргентин улсын хувь заяаг шийдэх ахин нэг голлох үйл явдал нь энэ онд болох өгөөд хэрв энэ удаагийн сонгуульд 50 милийн эрх чөлөөний дэвшил нам нь олонхол чадвал түүний бодлогод улам бүр хурдан үр ашигтай болох билээ. Товчхондоо 50 милийн эрх шийдэмгий хурц гэж болохоор шийдвэрүүдийн хүрээнд Аргентин улсын нөхцөл байдал сүүлийн 1 жилийн дотор тооцоолж байснаас илүү хурдтайгаар сайжирч дэлхийн олон улс орнууд түүний жишээнээс суралцсаар байна. Тэгвэл монголчууд бид 50 милли ба түүний
либертари үдэл санаас юуг суралцаж болох вэ? Өнөөдрийн байдлаар бид Монгол улсын нөхцөл байдал ямар төвшөнд байгааг сайн мэдэж байгаа. Юун дөрөв засгийн газар маань түүхэнтэй байгаагүй өндөр хэмжээтэй төсвийг баталсан. Дараа нь удаан хугацаанд төрөөс хамааралтай байсан эрчим хүчний үнийг чөлөөж үр дүнд нь голлох бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөв. Дээрээс нь хотын даргын маань өдөр болгон шахуу хийх, энж зүйлийн татварыг нэмэн тэрийгч тэгж өсгөн гэх мэт пранк гэмээр мэдгэлүүд нь Монгол улсын иргэд биднийхээ гайхширтыг улам бүр барж байна. Мөн төрийн үлэмж том дангаар хэмжээг бол ярилтгүй гэж бодож байна. Өнөөдөр 3.5 сая гаруй хүн амтай Монгол улсад 200 мянга гаруй төрийн албан хаагч ажилласаар байна. Тэр бүх хүмүүс бол мэдээж хэрэг татвар төлөгчдийн мөнгөөр залинжуулж байгаа. Дээр нэмээд байрлахунаа, суух ширээ саналыг нь хүртэл бидний мөнгөөр тогшуулж өгсөөр. Бас өнөөдөр Монгол улсын төрийн өмчмөнд зарлагдсан 122 компани байгаа бөгөөд Монгол улсад үнэндээ чөлөөт эдийн засаг оршиж байна гэх асуултыг яахын ирэхгүй тавилж байна. 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан 120 гишүүнтэй парламент бол нэг үгээр төр өөрийгөө хэр томсгож байгааг нь жишээлтэй. Гэхдээ яг гишүүдийн тоо олон боллоо гэдэг сайн ч юм байна, саар ч юм байна. Гэхдээ яг хөвтэй хуучин 76 хүн нийлээд хоорондоо ярилцаад коноптороод хууль баталцдаг байсан гэх бодвол бас арай олоолаа болж бас нэг альва нэг фракцийн ирэхээр шийдвэр гарах нь багасх байлгүй дээ гэж найдаж байна. Үгүй нэрээ бас бүр болоогүй улсын их хурлын гишүүн байж засгийн газар томилогдож ажилладаг гишүүч цөөнгүй. Өнөөдөр манай улсын засгийн газарт нийт 1 ерөнхий сайд, 3 шадар сайд, 3 үндэсний хорооны дарга 16 яамдууд ажилласаар л байна. Энэ бүхнийг дагсан хүн суртал өнөөдөр биднийг ерөн төлөвлөж байгаа шүү дээ. За тэгэхээр бид бүхэн цалингийнхаа дор хаяж 24% татвар болгон устдаа төлж байна. Харин хариуд нь Монгол улсын иргэд засгийн газрынхаа үйл ажиллагаанд чүмжлэх болгонд асар хэмжээгээр мөнгө тараадаг. Манайхан ч тэрийг нь аваад бараг сурч дээг хөрхий. Гэтэл тэр нь бидний халааснаас гараад бусдад очиж байгааг харин ойлгохгүй явсаар л байна. Энэ бүх гажуудл бол бүгд л хэд их эрх ямтай, хэд их даржин нэртэй, хэд том яриатай, хэд том төрийн эмэглэл шүү дээ. Ер нь бол нэг үг өгдөг шүү дээ. Захирын үндийн алдартай хөрөнгө оруулагч Навал Равикант нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр нь юу гэхээр баялаг бүтээхийг эсрэг бүцэж буй хүмүүс ихэвчлэн зиндаа хайж явдаг гэж. Бас айхтарг байгааз. Тэгвэл бид үүнийг яаж засаж Аргентин улсаас жишээ авах вэ? Хэрв бид Аргентин улсын жишгийг дагахыг бол доор халахмуудыг хийх хэрэгтэй болно. Нэгдүгээр төсвийн таналт. Дарга сайд нарынхаа тансаглалыг хасна. Өдөр болгон шахуу төрийн ордон Шангрилад болдог өндөр зэрэгэлтэй, өндөр өртөгтэй баг хурлууд уулз семинаруудаа хасна. Сайд гишүүд нар гадаад ажлынхаа төсвийг алга болгоно. Төсвийн орлого бодитоор харж төсөөллийн тоонууд зохиож хэдийдсэн халамжаа устгана. Ард түмний мөнгийг аривлан хэмнүүл сургана. За хоёрдугаарт бол жижиг бөгөөд хариуцлагатай төр байна. Өнөөдөр Монголд хин нэгэн дарга цэрэг нарийн хамааралтай 200 мянган төрийн албан хаагч ямар хэрэгтэй юм бол дөө бүү мэд. Энэ бол төрийн албыг чадварчуулах биш явдал бөгөөд төсвийн мөнгнөөс идэх шимгчлэх өөр нэгэн хэлбэр гэхэд бараг урдахгүй магадгүй. Тиймээс эхлээд төрийн албан хаагчдаа цөөлж зөвхөн хамгийн чадвартай мэдрэхтэй хүмүүсээ төртөө үлдээн. Ингээд төрийн ажлыг хийж байгаа гэдгийг сануулж хариуцлагыг нь ухааруулж төрийн бүхэл үйл ажиллагааны үр ашиг нэмнэ. Харин зардлыг багасгана. Дараа нь төрийн яамдыг цөөлнө. Бидэнд хэрэгтэй хэрэггүй шадар сайд, дэд сайд, үндэсний хороод бас яг тийм хэрэгтэй гэж та нар бодоод үзтээ. Улс орны онц чухал салбаруудыг хариуцсан яамдуудыг сайд нартай л үлдээн. Ерөнхий сайд ба ерөнхийлөгчийн дэргэд байх хэрэгтэй хэрэггүй зөвлөх орлогч нарыг ч бас хасахад буруутгах. Данхар төрийг ер нь бол хавар мэлигийн хөрөөг авчирж байгаад хөрөөчмөр байна. Бас стратегийн онц чухал ажил хөдөлთა төрийн өмчт компаниудыг бүгдийг нь татан болгож оронд нь хувийн хвшлээ боломж олон орон зайг нь тавьж өгвөл тэд нар яаж ашигтай ажиллахыг өөрсдөө мэдээл хийчихнэ. За тэгээд хүн болгонд хариуцлагыг хүлээлгэнэ. Учир нь тэд өөрсдийн мөнгөөр ч татвар төлөгчдийн мөнгөөр буюу бидний мөнгөөр ажиллаа явуулж байгаа. Хэрв хариуцлага алдаж татвар төлөгчдийн мөнгө үрэн таран хийгдвэл хариуцлагыг нь өөрүүлнэ. Дарга мэрэгжилтэнд нэгдсэн төрийн албан газруудыг татан болгоно. Ингэж иж бидний нуруунд дээрх ачаал багсаж төрийн дарамт үлэмж хэмжээгээр буурч Монголын ард түмэн амьсгаа авахтайгаа болох үлээ. Гуравт татварын судгал. Өнөөдөр зовлогоо зовоож татварын мөнгө төлж байгаа түүгээр нь төр тансаглах уу? Энэ зөв үү? Өнөөдөр иргэн та арай гэж сая төгрөг олж байгаа төр нь 240 мянга гаруй төгрөгийн шууд татвар нэрийдлээр авч байгаа нь ариун явдлаа. Худлаа ярьсан үнд өнөөдөр Монгол татвараас их зүйл байдаггүй. Яг хэрэгтэй зүйлдээ тэр татвараа тавьж чаддаггүй юу? Малчтын татварыг чөлөөж нийгмийн даатгалыг төлж өгдөг атал цагийн ажил хийдэг оюутнуудын цалингаас татвар утгах нь зөв. Энэ бол улс төрчийн дахин сонгогдох гэсэн хэцүүхэн үйлдэл дээ. Тиймээс өнөөдөр төр ядуурлалтай тэмцэх нэрийдлэр халамж тарахаас илүүтэйгээр татвараа эрх тэгш болгож хэмжээг нь багасгаад бүх хүнээс авдаг бол энэ чинь шодрох шүү дээ. Нөөд төлдгөө өчнөө хүн байгааг бид бүхэн мэднэ. Төрийн өмчт компаниуд хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилладаг ч өөрсдөө шагнадаг нь бүр ил цагаандаа гарсан. Харин хувийн компаниуд нь татвартаа алуулж дампуурах шахаж байгаа нь үнэндээ шудраг зүйл мөн үү? Тиймээс төр татвараа багасгаж нөөдийн суглаагаа болиулж буцаан олголтын хэмжээгээ ямар нэгэн хэлбэрээр зохицуулах нь зөв баха. Тэгж байж л нийгэм шудраг гэсэн ойлгох байх л та. Ингэж байж иргэдийн мөнгөн орлого нэмтэж эдийн засаг нь заавал төрийн оролцоогоор эдгэрч зөв голлолтоо орох бах. Дөрөвт зөв зүйлсийг шаардах. Халамж бол төрийн иргэдэд ялцсан чигээр нь байлгах нэг арга байна. Халамжаас халамжийн оронд амьдардаг иргэд өнөөдөр манай нийгэмд хэтэрхий олон. Тэгээд тухайн төр засаг сонгуультай ялахын тулд халамжаар нь барьцаалж саналаа аваад байна шүү дээ. Худлаагаасаа тэтгэмж авна, хоолны талаан авна, амьдрах чадвартай байж, орлоготой, олон машинтай явж ийм тэтгэмж авдаг хүмүүс өчнөө байдаг. Харин яг шаардлагатай хүмүүс нь тэнд зовсоор л байна. Өнөөдөр төр хувьцааны ноогдлаш нэрийдлэр 135 мянган төгрөг тарахад тэрүүгээр доод давхар хүмүүст 7 хоног архитаж байна. Хүүхдийнхээ мөнгө, аав ээжийнхээ мөнгөөр архитаж хүчрхийл хулгай дэрмийг өргөжүүлж байна. Тиймээс ард иргэд нь одоо төрөөс үлгэрийн зүйл хүсэж хүлээхээ оронд зөв зүйлсийг хүсэж шаардаж тэмцэх хэрэгтэй. Олонхын зовж байж төлсөн мөнгө бусдын хотоодонд шингэх ёсгүй. Эцэст нь төр иргэнийхээ бүх хэрэгчлөлөг хаан богдуулдаг манай улсад бол дарангуул багтаагүй шүү дээ. Хүн бүрэл төрөөс хариуцлага өрхийг шаардаж тэгж байж бидний энэ гацсан гажуудсан нийгмээ засаж залруулж чаднаа. Эцэст нь төрийн оролцоог хязгаарлаж иргэний
төрийн эрх чөлөөг дээдснээр эдийн засаг маань хүссэн хүсээгүй өсөж ард иргэдийн амьдрал сайжирна. Халамжаар бөмбөгдүүлэх цөөнх маань хүссэн хүсээгүй мөнгө алга болохоор ажил хөдөлмөр эрхлэхээс өөр арга болно шүү дээ. Мэдээж эрэг хүнд мөнгө өгөөд дэвлдэг хүн яаж ч утсан ажил хийхгүй зүгээр суугаад байхыг л бодно шүү дээ. Төрийн элдв дарамт хүн сурталгүй болсон аж ахуйн нэгжүүд маань сэхэ авч өрсөлдөөний зарчмаараа сайн тодрон гарна. Тэр болгоноос нь Монгол хүнд ажил болж амжиргаач дэвшлэн. Эцэст нь төр иргэдийнхээ өмнөөс хариуцлага өргөхөөр орно. Иргэд өөрсдийнхөө алдаж онох эрх чөлөөг нь олгоосоо. Ингэж байж л бид аргентин улс дугайд сэхэж дэлхий л угаа хөгжүүлээ. Иргэн баян бол ус баян. Хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол таньдаг найз нөхөд болон ойр дорныхоо хүмүүс шеэрлэж ягаад аргентин улс хөгжөөд ягаад Монгол улс хөгжихгүй байгаа жишээг тэдэнд ойлгуулаарай.